гурван томтод ярьж ажил юм боломжтой хөө. Таажа нарийн яруу сөрөг хүчнтэй ч ярих. Тэгэхгүй бол юм бужигнаад байна үстэй. Тэр наадах чинь бол өндөр дээд түвшний оролцоотойгоор хийгдсэн ажиллагаа. Надад засгийн газарт байхгүй мэдээлэлүүд хүртэл байна шүү энэ асуудлаар. Мэдээлэл байна надад. Хангалттай нутлах баримтын хэмжээнд үнэлж болох мэдээллүүд байна. Энэ Эрдэнэтийн 49%-ийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн нь Элбэг Дорж өөрөө 6 сарын 23-нд Ташкентад 3 улсын төрийн тэргүүний уулзалт болоход Худалдаа хөгжлийн банкны орхон очиж эцсийн цэг тавьсан. Би энийг л хэлсэн. Одоо мэдэн бодлоод аж хэрэггүй. Одоо энэ бүлэглэл дамжсан энэ луйра хамгаалахын тулд их ажил хийх юм шиг байна. Өчигдөр хоёр сэтгүүлчийг надаас 45 сая төгрөг авч нэвтрүүлэгт орсон гэж гүтгэхэд өнөөдөр орой Худалдаа хөгжлийн банкны орхон Эрдэнэтийн даваа сэдвийг гэх хүмүүс сэтгүүлчтэй зангаагүй уулзалт хийх ажиллагааг зохион байгуулах гэж байна. Өдөр нь 11 цагт ерөнхийлөгч нь мэдээлэл хийж дайрч нь оройн хөл авалт болох юм байна. Ингээд цаашаа Эрдэнэтийн энэ луйрыг дарах бүх ажиллагаа явагдана да. Явагдана да. Тийм учраас энэ Эрдэнэтийн асуудлыг учрыг нь олоорой. Би хэрэг дуртатай ингэж байгаа юм биш шүү. Энэ олигарх хувилдааны бүлэглэл чинь энэ ард түмний нуруундаар хуулц шиг суучхад энэ улсыг чинь самарчих гээд байгаа учраас би юм яриад байгаа маа.